Хэрхэн системд нэвтрэх хэрэглэгчийг тохируулах вэ? Систем, менежмент цэсний систем бүртгэл хэсгийн хэрэглэгчийн эрхийг сонгоно. Хэрэглэгчийн эрх цонхоор орсноор та тухайн ажилтныг идэвхтэй ашиглаж байгаа эсэх мөн сүүлд нэвтэрсэн он сарыг хянаж шалгах боломжтой. Шинээр ажилтан бүртгэхдээ хэрэглэгчдээр дарж бүртгэнэ. Хэрэглэгчийн бүртгэл дэлгэц гарч ирэх бөгөөд бүртгэлтэй ажилтан болон шинээр ажилтны мэдээлэл оруулах хэсэг юм. Нэмэх тэмдэгдээр дарна. Дугаар нь тухайн шинээр бүртгэж байгаа ажилтны ERP-д нэвтрэх нэр юм. Нэр болон нууц үгийг оруулна. Ажилтны дугаарыг сонгоно. Хэрэглэгчийн төрөл хэсгээс бүртгэж байгаа ажилтны төрлийг сонгоно. Эхний удаа нэвтрэхэд нууц үг өөрчлөх гэсэн чекбоксыг чеклбэл тухайн ажилтан өөрийн бүртгүүлсэн эрхээр анхны удаа ороход нууц үг өөрчлөх юм. Хэрвээ нууц үг мартаж блок хийсэн тохиолдолд та админтай холбогдоно. Төгжигдсэн гэсэн чекбоксыг чеклбэл нууц үг блок хийсэн байвал блок тайлагдах юм. Тоо пас ашиглах гэсэн чекбоксыг чеклбэл ажилтан зөвхөн тоо оруулж нууц үг хийж болно чеклээгүй тохиолдолд тоо болон том жижиг үсэг оруулах ёстой. Хадгалах товч дээр дарна. Хадгалсны дараа харьяалагдах бүлгийг сонгож ажилтны харьяалагдах бүлгийг сонгоно. Харьяалагдах бүлэг цонх нь тухайн ажилтанд тухайн ажил мэргэжлийн дагуу эрх өгж байгаа юм. Хадгалах товч дээр дарна. Хэрэглэгчийн эрх цонхонд шинээр бүртгэсэн ажилтан харагдана. Хэрэглэгчийн эрх цонхонд шинээр бүртгэсэн ажилтан сонгож бүлэг нэмж бүртгэе. Бүлэг нэмэх товчийг дарснаар тухайн ажилтанд эрх нээж өгнө. Жишээ нь хүний нөөцийн бүртгэлийг чек хийснээр та шинээр ажилтан бүртгэхээс эхлээд ажилтан бүр дээр хийгдэх гэрээ тухайн ажилтны мэдээллийг нэмэх хасах засварлах хэрэгтэй болж байгаа гэсэн үг. Хадгалах товч дээр дарна. Ажилтан бүртгэхэд оруулсан нэвтрэх нэр болон нууц үгийг оруулж нэвтрэнэ. Бүртгэсэн ажилтан системд анхны удаа нэвтрэх үед нууц үг солих цонх гарч ирэх бөгөөд нууц үг сольж цааш системийг ашиглана.